Бидний өнөөдрийн үзэх хичээлээр болон дараагийн олон хичээлүүдээр одоо ойрох дорндод болж байгаа үйл ойлголцлын их үндсийн талаар ярих бөгөөд өнөөгийн ойрох дорндын зөрчилдөөний ихэнх шалтгааныг бид дэлхийн 1-р зайтай холбон үзэж болох юм. За би энэ асуудлыг маш эмзэг зүйл зөрчилдөгч аль талыг үнэн сэтгэлээсээ дэмжигчд байдаг гэдгийг үнэхээр сайн ойлгож байгаа болохоор юу болсон талаар аль болох үнэн зөв мэдээлэл өгөхийг чадлаараа хичээе. Миний ярьсан зүйлийн алиндан ч эргэлзэж өөрсдөө бие даан судалж үзэн өөрийн дүгнэлтийг гаргах нь та бүхэнд нээлттэй. За ингээд 1915 онд 15 оны 10 сар руу очицгаая. Энэ үед Их Британи Османы эзэнт гүрэнтэй дайтад эхэлчихсэн байсан. 1915 онд бас үйл явдлыг иргэнийг сануулбал Галиполийн аян дайн явагдаж 15 оны төгсгөл гэхэд энэ дайн холбоотнуудын хувьд гамшиг болон хувирах нь тодорхой болчиход байсан. Мөн османчууд холбоотнуудад няцаалт өгч тэд ухрахад хүрсэн байсан. Гэхдээ британчууд 1915 онд османчуудыг Суэцын сувгийг эзлэх гэж оролдоход нь дайралтыг няцааж бас чадсан. За байдал нэг иймэрхүү. Тэгэхээр тухайн үед Их британчуудын хувьд османчуудын эсрэгэл тэдэнтэй холбоотон болон тулдаж байвал хинтээч хамтрахад бэлэн байсан. Яг тодорхой хэлэх юм бол Османы эзэнт гүрний мэдэлд хэдэн зуун жил оршиж ирсэн арабчуудын туслалцааг авахыг хүсэж байсан. За гэхдээ Их Британи Египт дахь амбан дэд захирагч Сэр Хенри Макмахон болон Мекка хотын захирагч Хусейн Ибн Али нарын хооронд маш сонирхолтой захидал харилцаа тухайн үед өрнөж байсан. Хусейн Ибн Али ингэж харилцах болсон хувийн нэг шалтгаан нь Арабын тусгаар улсыг байгуулж өөрөө хаан болох хүсэлтэй байсан байгаа. 1915 оны дунд үеэс 16 оны ихэнх хүртэл энэ тусгаар улс нь ямар байв зохилтой талаар харилцсан захидал бичилж байсан байгаа. Ингээд мэдээж британчууд түүнээс дэмжлэг авахыг хүсэж байсан. Тэд түүнийг Османы эзэнт гүрний эсрэг бослохыг толгойлоосоо гэж хүсэж байсан. Харин Хусейн өөрийн ирээдүйн улсынхаа хил газарыг ямар байхыг хүсэж байгаагаа тодорхойлон бичээд 15 оны 10 сард бичигдсэн доорх захианаас энэ тодорхой байна. За энэ бол Сэр Макмахон Хусейнд бичсэн захидал. Би тэдний нэрийн өмнөөс гэдэг нь Их Британий засгийн газрын нэрийн өмнөөс гэсэн. Дараах мэдээллийг танд хүрэхээр загтал бичиж байгаадаа туйлын таатай байна. Мерсена ба Александрит гэсэн хоёр мууч болон Сирийн баруун зүгт орших зарим хэсэг болох Дамаск, Хомс, Хама, Алеппо зэрэг газрууд нь цэвэр араб гэж үзэж болохгүй тул таны шаардсан хил хязгаараас хасах нь зүйтэй. За энэ нь өмнөх загтлаараа Хусейн Ибн Али өөрийн мэдэлд авахар хүсч байсан газрын хил хязгаарын тухай ярьж байгаа. Дээр өөрчлөлтүүдийг хийсний үндсэн дээр өөрөөр хэлбэл яг энд байгаа Мерсена бас энд байгаа Александрита мөн Хама, Хомс, Дамаск гэд тэрээр үнэндээ бол яг энэ баруун зүгт байгаа эдгэр хотуудыг хилээд байгаа тийм. Тэгэхээр түүний хилээд байгаа санаа нь эдгэр хотууд бас яг цэвэр араб хотууд биш. Тиймээс эдгэр хотуудыг байгуулагдах боломжтой ирээдүйн арабын тусгаар улсын хил хязгаараас хаасч гаргаж байгаа гэсэн. Дээр өөрчлөлтүүдийг хийснээр цаашид хилэлцэж шүүхгүйгээр өмнө нь араб бомгийн ахлагчдад зөвшөөрөлтсөний дагуу энэхүү хил хязгаарыг бид зөвшөөрч хүлээн авч байна. Харин энэ хилийн шугамын дагуу байгаа газар нутгийн хувьд Их Британи улс өөрийн холбоотон болох Францын ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд бид өөрсдийн үзмжээр шийдэх эрхтэй. Тэгэхээр Францтай зөрчилдөхгүй бол болно гэсэн үг байна тий. Ийхүү би Их Британий засгийн газрын нэрийн өмнөөс дараах баталгааг гаргаж таны загтал хариу өгч байна. Дээрх өөрчлөлтүүдийг хийсний дараа энэ хэсэг газрыг орхиод Мекка хотын захирагчийн шаардсны дагуух бүх газар нутгийн хэмжээнд арабчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дэмжин туслах болно. За тэгэхээр энд миний үзүүлж байгаа болон харагдахгүй байгаа бусад бүх газрууд болох одоогийн Сир, Йордан болон Сауди Арабын зарим хэсэг гээд энэ бүх нутгийг Британий зүгээс тиймээ та нар тусгаар тогтнож олно гэж зөвшөөрсөн гэсэн. Их Британи ариун газар нутгийг гадаадын бүх янзын төрөмгөллөөс хамгаалахын зэрэгцээ түүний халдшгүй байдлыг хүлээн зөвшөөрнө. Энэхүү аль биесны мэдээлэл нь танд ямар ч эргэлзээгүйгээр гэж байна те. Их Британи улс нь өөрийн нөхөд болох арабуудын тусгаар тогтнох хүсэл тэмүүллийг дэмжиж байгааг илтгэн харуулж байна гэж үзэж байна. Энэ нь цаашдаа бидний хооронд бат бөх урт удаан хугацааны түншлэлийг үүсгэж үүний шууд үр дүнд туркуудыг арабын нутгаас үлдэн хөөж араб хүмүүсийг олон жилийн турш талхигдаж ирсэн туркуудын дарлаас чөлөөлөхөд хүргэнэ гэж итгэж байна. За ингэхээр энэхүү загтал нь үнэхээр арабчуудыг туркуудын буюу Османы эзэнт гүрний эсрэг бослог гаргуулах хэмжээнд итгүүлж чадсан бөгөөд Палестины аянданд маш чухал үүрэг гүйцэтгэсэн энэ бослог 1916 оны 6 дугаар сард гарсан байгаа. За тэгэхээр миний өмнө хийсэн Палестины аян дайны тухай хичээл дээр хэд хэдэн хүн Их Британий хандлага их хуваагүй байсан гэж сэтгэл үлдээсэн. Тэгэхээр Лоуренс буюу Арабын Лоуренс гэж алдарсан арабуудтай ураг төрлийн барилгатай энэ домог дээр Их Британий засгийн газартай бас бичиг захидлаар харилцаж байсан бөгөөд за biz ерөнхийдөө Жорж Бушийн хэлснээр болоо нэлээд сайн
стратегч хүн байсан бол таа юм тий. За тэгэхээр энд түүний 1916 оны ихэр бичсэн цагтлын нэг хэсгээс байна тий. За энд тэрээр Арабын бослог гарах боломжийг тухай буюу Хүсэний үйл ажиллагааны тухай ингэж үздэн. Хүсэний үйл ажиллагаа бидэнд ашигтай учрна. Энэ нь бидний үндсэн зорилго болох исламын ертөнцийг дотроос нь бутаргаж Османы эзэнт гүрнийг эцэс болгох сонирхолд маань явцан нийцэж байгаа. Мэдээж тэрээр өөрөө болон британчууд Хүсэнийг ятгах байхдаа энэ зорилгоо яриад байгаагүй нь ойлгомжтой. Хэрвээ бид энэхүү улс төрийн цус асгаруулсан хүнд өөрчлөлтийг хийж чадвал тэднийг дотор нь хагаралдуулж улмаар исламын аюулыг үгүй хийж чаднаа. Ингэж чадвал энд тусдаа Араб болон Туркийн өөр өөрийн халифатууд үүсэх ба тэд хоорондоо шашны дайнтай болох юм гэж энэ Лоренс гэгч хэлсэн байна. За би үнийг Алтан дайчин Арабын Лоренсийн амьдрал ба домог номноос авсан. Үнийг харахад одоо Түүхэн Баатар гэж үздэг энэ хүн нийлээд стратегч гэж нэгэн байсан байгаа юм тий. Үүний нэг нь арабуудын хувьд асуудлыг бүр дордуулсан нэг зүйл байсан. Тэдний бослого дэмжиж өгнө гэж ятгах байсан британчууд үнэн дээр Османы эзэнт гүрнийг ялж чадвал ойрох дорнодыг хэрхэх талаар Францтай нууц хэлэлцээр хийж байсан явдал. Тухайн үед британчууд хоёр мөрний хооронд хийж байсан аян дайнд тодорхой амжилт олоод байсан бөгөөд Палестины аян дайны хараахан эхлэлээгүй байсан үедээ тус хэлэлцээрт Британийг төлөөлж Сайкс, Францыг төлөөлж Пико нар оролцсон бөгөөд Оросууд ч бас энэ талаар мэдэж байсан. Тухайн үед буюу 1916 оны ихэнх үеэр Оросод хувьсгал гараагүй байсан. За энэ гэрээг нууцаар хийгдсэн тий. За Сайкс, Пикогийн нууц гэрээгээ бичээдхийн тий. За энэ бол Британи, Франц хоёрын дунд хийгдсэн ойрох дорнодыг бүхэлд нь өөрсдийнхөө ашиг сонирхлын бүсэд хуваасан нууц гэрээ байсан. Энд зэнхээр тэмдэглэгдсэн газрыг Францууд эзэлж авах байсан бөгөөд одоогийн Турк улсын зүүн хэсгийг харин Оросд өгөхөөр тохирсон байсан байна. За харин британчууд бол Месопотамийн өмнөд хэсгийг эзэлж авахар тохирсон бөгөөд энэ нь Персээс олдоод байсан газрын тосны их усүрийг өөрийн хамгаалалтанд авах зорилготой байсан даа. Учир нь газрын тосн дэлхийд ноёрхож хүчин байхад улмал илүү нөлөөлөлттэй хүчин зүйл болоод байсан. Үүнээс гадна хоёр улсыг ивэн эзэрхэх зарчмаар энд байгуулахар тохирсон байна. Онлоороо бол Арабын хоёр тусгаар улс дээрх хоёр улсын хамгаалалтанд байна гэсэн үг байна. За тэгэхээр би энэ ивэн эзэрхэх буюу протекторат гэж үгийг ашиглалтад хийгээд те. Энэ үг сонсогдож байгаатайгаа адилхан аятайхан утгатай биш л те. Үгээр бол энэ Британи, Франц хоёр танай улсууд яах вэ? Тусгаар ус боловч бид нар та нарыг гадны халахаас ивэн хамгаална гэж хэлээд байгааг хэрэгэлтэй. Үнэн дээр бол өнөөх ивэн хамгаалах гээд байгаа этгээдүүд нь тухайн улс орны жинхэнэ эрх мэдэл нөлөөг гартаа авдаг. Сайкс Пикогийн гэрээний бас нэг чухал тал нь Их Британд газрын дундад тэнгист орох гарцтай болгохоор хуваасан. Харин Палестин буюу Ромын эзэнт гүрний үеийн Иудян бусдаасаа тусдаа олон улсын хяналтын бүс маягийн олон улс захиран зохицуулах бүс болгож хуваарлсан. За шалтгаан нь энд олон шашны ариун газарт нутаг бий бөгөөд мөн олон шашны хамгийн ариун хотууд нь энд оршдог байсан учраас ингэж хуваасан. За ингээд хэрвээ арабууд үүнийг мэдчих юм бол Османуудын эсрэг бослог гаргахгүй байж мэднэ те. За ингээд товчхондоо хэлбэл 1916 онд буюу энэ хэлцэр хийгдэж байх үедээ бол нууц байсан. Тэгтэл 1917 он болж нөгөө алдарт Балфурын тунхаглал гарсан. За энэ Балфурын тунхаглал байна те. Энэ нь бол угтаа бол Их Британийн гадаад хэргийн сайдын Английн еврей нарын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Лорд Ротшилдэд бичсэн загтал юм. Тэрээр энэхүү загталтаа тэрээр бичгтээ Эрхэм Лорд Ротшилд танаа миний эрхэм дээдсийн засгийн газрын өмнөөс еврей иргэдийн сионист тэмүүлийг нэмжсэн тунхаглалыг засгийн газрын хуралдаанд оруулж дэмжлэг авч чадснаа энэхүү загтлаар уламжлахтаа таатай байна. Эрхэм дээдсийн засгийн газраас Палестинд еврей үндэстнийг уугуул нутагтаа орчин сууршихыг дэмжиж байгаа бөгөөд та бүгдийг зорилготой хүрэхэд тань бид бүхий л чадлаараа дэмжин туслах болно гэдгээ илэрхийлж байна. Мөн үүгээр Палестинд оршин сууж байгаа еврей бус иргэдийн иргэний болон шашны эрх нь хөндөгдөхөр ямар нэг зүйл хэрхэвч гэхгүй гэдгийг өөр бусад ямар ч улс оронд оршин суугаа еврей иргэдийн эрх болон улс төрийн статус өөрчлөгдөхгүй адилаар сайтар ойлгож авлаа. Бидний энэхүү дэмжлэгийн тунхаглалыг сионист холбоонд уламжилж өгвөл би танд гүнээ талархна. Артур Балфур гэсэн гарын үсэг зурсан. За энэхүү загталтаа тэрээр маш ойлгомжтой болгоомжтой хандсан байна.
Тэрээр шулуухан л еврей нарын улс байгуулахыг дэмжиж байна гэчгээгүүл тэ харин еврей нарыг уугуул нутагтаа буцан очихыг дэмжиж байгаа ч үүний зэрэгцээ бас тэнд байгаа еврей бус иргэдийн иргэний болон шашин шүтлгийн эрх өндөгтгөр ямар нэг зүйл хийгдэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Гэсэн чинь энэ тунхаглал арабчуудад таалагдахгүй гэдгийг хэлэх нь илүү үстэй. Гэхдээ энэ нэг талаас Махмун Хусейн нарын 1915 онд хийсэн арабчуудад тусгаар тогтнолыг нь олгоно гэд ихэнх нутгийн түүнд хамруулсан загтал бичгтээ зөрчилдөхгүй байгаа мэт боловч нөгөө талаасаа бол еврей иргэдэд уугуул нутагтаа очих суурших боломж олгочхоор тэр нь хизээ нэгэн цагт магадгүй тусгаар улс болоод хувирчихыг хэм итгэвдэ. За үүнээс гадна арабчуудын дургуутсыг төрүүлсэн бас нэг зүйл олсон 1917 оны 11 сарын 2-нд тохиолсон. Үүнээс өмнө Оросд хувьсгал гарч 1 2 3 дугаар сард хаан ширээнээс бууж 10 сард большевикууд засгийг гартаа авсан байсан. Ингээд засгийн архинд гарсан большевикууд дайнаас гарахыг хүсч байсан бөгөөд түүнтэй холбоотой янз бүрийн нус баримтуудыг дэлгэснээр тэд Сайкс-Пикогийн гэрээний эхийг тэр чигт нь хэвлэн нэтэлчихсэн. За ингээд Оросд үүнийг олон ил болгомогц арабчууд Османчуудын аль алийнхын дургуутслыг төрүүлсэн. Ингээд Османчуудын хувьд энэ мэдээж арабууд тэднээс нууцсаар холбоотнуудыг дэмжиж байгааг тодорхой болгосон бол арабчуудын хувьд энэ нь олонд нээлттэй мэдгдсэн Балфурын тухайглалын дараа тэр сар дотроо Оросуудын ачаар задарсан 2 дахь тааламжгүй үнэн байсан тул тэдний улам бүр үл итгэсэн байдалтай болгож ирсэн байгаа. Тэгэхээр үнэхээр ингэж Британий эзэнт гүрэн 2 нүүр гаргаж нэг талаас еврей иргэдэд дэмжиж нөгөө талаас Османы эсрэг байлдаанд амжилт олохын тулд арабуудаар хувьсгал гаргуулахаар нөгөө гэж тэднийг дэмжиж байсан ирээдүйн хэдэн 10 жил дуршиг тарьсан маш том зөрчил мөргөлдөөний ихийг тавьсан. Болж байгаа үйл явдал та айлч талыг нь дэмждэг байсан ч хамаагүй энэ үйл явдлын их өсвөр нь дэлхийн 1-р таны үед тавигдсан. Үүний их уршигыг тарьсан хүмүүс бол Британий засгийн газар. Энэ тухай хүлээн зөвшөөрсөн нэг үгийг Штатын Их Британий гадаад хэргийн сайд 2002 онд шин төрийн зүтгэлтэн сэтгүүлд өгсөн ярилцлагада энх өгөөсөн. Миний өмнө тулгарч байдаг ихэнх асуудлын их өсвөр нь манай улсын колоничлалын төвтэй холбоотой байдаг. Балфурын тухайглал болон Палестинчуудад болон Израильчуудад тусад нь нэгэн зэрэг өгсөн зөрчилдөөнтэй амлалтууд маань бидний хувьд сонирхолтой түүх байж болох ч үнэндээ ичгүүртэй үйлдэл байсан юм аа. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр өгүүлсэн зүйл бол 2 их дайны хооронд бас үйл явдлын дөнгөж эхлэн бөгөөд энэ хугацаанд британчууд энэ асуудлыг дахин хэлцэж байсан ч одоогийн ойрхот орнуудад тогтворгүй байдал үүсгэх их усүр энд нэг мөсөн тавигдсан гэдгийг дахин дуртах нь илүүц байгаа хаа гэж бодож байна.